энэ удаагийн даалгавар бол үндэсний коктейл тийм ээ. За юугаар үндэсний байж чадах вэ? Тэгээд сүүфрээс. Айрыг сүү шүү юу барсан. Тэгээд киви жимс, тэгээд банан жимс. Фрешэр боллоо. За шүүгчтэй айчаад өгчээ тийм ээ. За коктейлийнхаа нэрний талаар яриа. За ямар нэр өгсөн? Айрак шейк гэдэг яг хийслээ гэдэг. Арай л. Айрак шейк. За үндэсний гэхээр тэрэнд дорж янжин долом гэж нэрлэж байгаа. Айрак гэхээр заавал цагаан хөвгтэй байх албагүй шүү дээ. Нэг л холлоод нэр чи шейк хийж байгаа учраас би өөр тесэрсэн өөр юм хүсэж байгаа. Заавал цагаан өнгөр байх. Амтнууд бол сайн байсан. Джеймс зөксөлтөө бол сайн байсан. За би одоо ахаад нэг сэтгэлээ хэлчихв. Нэг тасн дээр нэг шонгийн мод заавал. За амжилт хүсье. Мөнх хэлэхтэй. За Square Grill Babas төлөөлөн оролцож байгаа мөнх хэлэг. За тэгэхээр манай нэвтрүүлгийн зураг аваад Чингисийн өргөө цогцлбор дээрээс та бүхэнд хөрж байна. Ингээд дараагийн оролцогчийг хөрж байна. River Sound-аас төлөөлөн оролцож буй Батулд. За Батулд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр гэрийн даалгавар бол ойлгомжтой. За бэлтгэл сайн. Яг хөө бадаасаа. За бүх юм бэлнэ үү? Иргэд үү? За амжилт хүсье. За баяр та. Энэ юу үнэртэй авчи? Юу усан ориглоор Бенгалийн гал мал болоо авчи? Сая
Чингисийн өргөө зогсолбор шүү дээ. Энэ дээр уйлдуулсан коктейл хийн гэсэн тийм гэрийн даалгавартай байсан. Тэгээд би нэг коктейлэнд өөрөө нэр өгсөн л дээ бас галт сум гэдэг. Галт сум аа. За тэгэхээр магадгүй одоо Чингисийн өргөө зогсолбор маань өөрийн гэсэн коктейлтэй болж иж бас үгүйсэхгүй бүгд алгадаа шөө. За тэгэхээр шүүгчтэй бас амсуулъя те. Шүүгчт маань амсаад галт суманд харуулах үе те. Орцнууд гэх юм бол оранжны жуус. Тэгээд энэ Монголд үйлдвэрлэдэг энэ гэтээ энэ бүр аймаг үйлдвэрлэдэг юм байлээ. Баялаг нэртэй. Тэгээд нэрч цэргэн хоёрыг холиод гаргасан тийм жуус байгаа. Тэгээд Монгол тэгээд үндэсний брэнд ярих. Тэгээд энэ гүзээлцэгний ликор. Тэгээд манай ихэд бидний ихээр хэрэгдэг айраг. Тэгээд самбуга гэдэг тийм ликорнууд орсон байгаа. За тэгэл энэ бүгд цогцолтхолоор галтсан болж байгаа юм байна. Коктейлогоо сэтгсэн байна. Баяр үргээ. Их олон төрлийг оруулжтэй бас. Нөгөө миний хүсчээсэн нэг Джеймс юуг ашигласан байна, айргаа ашигласан байна. Хажуугаар дээр самбука ашиглаад самбука ч өөрөө айгүй өрмөс ликор. Тэгээ тэрийг бас айрган дээр ингэж оруулж гисэн бас сонирхолтой өрөвч болсон байна. Манай Чингисийн өргөө зогсолт хүрээний тухай хэллээ. Тэрэн зориулсан даалгавар өгнө гэсэн. Тийм ээ. Тэгвэл ямар ч гэсэн өнгөний хөлбөр дажгүй, амт дажгүй. Тийм ээ. Плеер дажгүй байна. Юу би бол сайн үнэлгээ өгөхөөр байна. Жохон тэгээд яг жоохон алдаанууд байна. Тэр алдаануудаа өөрөө баг мэдсэн баг. Тэрээ сайжруулчихна үсттэй. За амжилт хүсье. За. River Sound-аас төлөөлөн оролцож байгаа Батболд амжилттай даалгавраа биелүүллээ. Би архтай коктейл хийгээд гаргая гэж бодоо. Тэгээд хийхэд арга ямар юутай холих вэ гэдэгт л жоохон бодож нэлээх юм хийж үзсэн л тээ. Тэгээд ер нь хамгийн сүүлдээ банантай хийж үзсэн. Банантай аюу зүгээр болоод тэгээд хүмүүст уулгаж үзээд банантай сүүлийн тест шалгах хэрэгтэй. Тэгээд гэрийн даалгавраа банантай айраг дайкури гэдэг коктейлний суурин дээр айргаа оруулж айраг дайкури гэдэг тийм коктейл гаргасан. Нөгөө цагаан эдээ те одоо айрагтай нэрмэлдэг ш бүгд цагаан эд болохоор бүгд нөгөө биологийн бүтээгдэхүүн болохоор ямар нэгэн даалхад юм эсэж юм аягүй их өстэй тэр бол ингээд хольж болох юудын хайлаад бүгдээ нэг оролцсон. Тэгээд ер нь хожлох ер нь бол бас урд нь бол нэг ядгүй өстэй цагаан эдтэй тийм жоо спиртлик зүйлтэй аягүй болж гайг байдс. Энэ болохоор жоо жимс мэнс оруулаад те хүмүүс харж байгаад бас энэ ингэж хэлж бас гайгүй байна гэж бас аягүй их тийм мэдээлэлтэй болж те одоо бүтээгдэхүүнтэй харьцах те цааш дээр нь жоохон цагаан эдтэй те одоо Монгол ирсэн жуулчч байна те гадаадынхан дотоодын одоо цагаан эдтэй те биш айрагчтай айргийг аягүй хөтлөхөөр гэлдэг бас нэрмэл арх хөтлөхөөр гэлдэг. Тэрнтэй ийм одоо орцтой тийм хөтөл гэх юм бол бас нэг үсний бүтээгдэхүүн гэдэг утгаар бас лөө төвхөтэй боллоо да. Гэрийн даалгаврыг бэлтгэх явцад бол ерөөдөө нэлээд сайн бэлтсэн. Нэлээд их юм зардагцсан, нэлээд сайн бэлтэж өнөөдөр оролцсон гэрийн даалгаврыг. Зочин бродо сүлжээ ресторанаас төлөөлөн оролцож буй нацагд орж. За хай. За өнөөдөр гэрийн даалгаврыг хэрэг бэлтгэл хэрэг ханамжтай гэж бодож байна.